За видео код хийдэг камерын холбох зааврын за видео кол хийдэг холбох зааврыг танилцуулъя. За видео кол хийдэг камерын холбох зааврыг оруулъя. За камер маань өөрөө нэг адаптертай. За ингэж очино. За энэ дээдлийн камера дээшээ эргүүлэхээр доод талд нь RCT гэж товч байгаа. Доорноос memory хийх оролт байгаа. За камера тогон залгаж асаана. За ангаас очино. За тэгчээд гар утсан дээрээ аппликейшнийг татнаа. System starting up. Wait to be configured. За аппликейшн болохоор хайрцаган дээр нэм QR код байгаа. За QR кодыг уншуулж болно. Эсвэл доор нөгөө IC гэдэг апыг нэрээр нь бичиж ачиж болно. За минийх iPhone утас болохоор iPhone дээр болохоор App Store, Google юун дээр Samsung болон Android төрлийн утсан дээр болохоор Play Store-оос татна гэсэн үг шүү дээ, тийм ээ. За App Store дээр IC гэж тахлаар за юм нөгөө өнгөтэй аппликейшн байгаа. За аппликейшныг татчихна. За утасных нь Bluetooth насаа таах шаардлагатай шүү. Энэ нь бол эхний удаа холбохдоо л хэрэглэнэ гэсэн үг. Дараа нь бол шаардлагагүй холбосон үедээ холбосны дараа. За камерын тогон залгалтаа асцсан байгаа. Аппликейшнаа татчихъя. За руу орохдоо эдрийн бүгдийг гүйлгээд чамын дараад за энэ гарч ирж байгаа мэдээллүүдийн бүгдийг зөвшөөрнө шүү. За зөвшөөрлөө. За энэ дээр нь ингээд мэйл бичих цонх гараад ирнэ. За энэ дээр бол бичих шаардлага байхгүй. Энэ доор нь таны утсан дээр чи ингээд таны хэрэгэлдэг юмнууд ч гараад ирнэ. За миний хувьд гэх юм бол Facebook, WeChat, Apple ID аль нэгээр нь холбогдож болно гэж байна. За миний хувьд Apple ID-г сонголоо. За царайгаа уншууллаа. За анги ап руу орчиж байгаа гэсэн үг. За энэ гарч ирж байгаа нүдэн бүгдийн зөвлөө шүү. За энэ нөгөө камер нь асцсан байгаа болохоор шууд ингээ Bluetooth дээр орж ирээд байна. За магадгүй таны утсан дээр ингээд ороод ирэх бах. За та ингэчээд камерынхаа нөгөө доошоо дээдлийн камерын дээшээ эргүүлээд доор нөгөө товчин 6 секунд дарна. Restore factory settings. Please don't power off. За камер нь өөрөө одоо restart хийгдээд асна. System starting up. Wait to be configured. За камер маань аслаа. За одоо голын нэмэх тэмдэг дээрээ дарахлаар за камер маань автоматар энэ доор ингээ ороод ирнэ. За камер дээрээ дарлаа. За энэ гарч ирж байгаа юмдын бүгдийг зөвшөөрнө шүү. За ингээд саяныхыг дарангуут ингээд танаа гэрээ Wi-Fi-тай чи таны утастай холбогдсон байгаа Wi-Fi чинь нэр нь гараад ирнэ. За энэ төхөөрөмж маань болохоор 2.4 ГГц-ийн Wi-Fi-г л дэмжиж шүү манайхаа. Одоо жишээ нь зарим одоо сүүлийн үед тавьж байгаа Univision болохоор 5 ГГц-аар цацаад байгаа болохоор холбогдохгүй гэсэн үг. Тэгэхээр та Univision оператор руу ярьж байгаа 2.4G болгож жагаад тэгээ Wi-Fi-аараа Wi-Fi-тай холбоно гэсэн үг. За энэ доотлын пассворд хэсгээр пассвортоор холбоно. За миний хувьд одоо холбогдсон байгаа Wi-Fi-ийнхаа пассвортыг хуулаад копи хийж аваад за андаа болоод авчихна гэсэн үг. За окей дараад за ингээд өөрөө камертай холбогдно. Connecting. Please wait. За магадгүй энэ ингээд удаан уншаал холбогдохгүй байвал та камерыг RCT-гээ дахиад шинээр оруулаад үзээрэй. Бүр уншаад ерөөсөө холбогдохгүй байвал тэгээд
танаа интернеттэй холбоотой гэсэн үг. Тэгэхээр та интернетээ заавал 2.4 ГГц болгочоож холбогдсон шүү. За ингээ холбогдсон. Комплект дараад конфирм дараад за камер нь ингээ ороод ирсэн гэсэн үг. За ингээ дээр ороод ирсэн байна. Энэ голын уруулжин дарахаар камер нь ороод ирнэ гэсэн үг. За эндээс та PTZ-г дараад камера баруун зөв эргүүлж болно. За энд одоо камер байгаа газрынхаа яриаг сонсоход бол энэ дээдлийг дараад яриаг сонсно. Өөрөө ярихаар та энэ камер руугаа ярихаар бол энэ колыг дараад энэ нэг зөвшөөрөөд за ингээ залгаа ярьчихна. За ингээ залгаж болно. За тэрнээс гадна бас ганц нэг тохиргоонууд байгаа. За магадгүй хөдөлгөөн дагдаг болгохын тулд та энэ доор байгаа энэ mention track-ыг сонгоод энэ дээдлийг идэвхжүүлчихвэл камер ч өөр ингээ автоматар юу яагаад байна гэсэн үг. Хүн дагаад байна гэсэн үг. Хөдөлгөөн дагаад байна гэсэн үг. За тэрнээс гадна камерын дээр ч одоо янз бүрийн notification байнга одоо хүн илрэнгуут л хөдөлгөөн илрээд байх юм бол та смарт аларм руу орж жоод энийг хаачч болно. Энэ бол одоо нээлттэй очдог гэсэн үг. Энийг хаачч болно. Тэгэх юм бол байнга мэдээлэл ирээд байхгүй гэсэн үг. За тэрнээс гадна эхний утас бол саяны заавраар холбогдно. Дараагийн утас нь арай өөрөөр холбогдно. За дараагийн утас нь болохоор энэ камерын дээр энэ дээр 3 цэг бай. 3 цэг дээр дараад энэ доор нь QR, share QR код гэж байгаа. Энийг дараад за энэ QR кодыг дараагийн хүн нь уншуулна гэсэн үг. За дараагийн хүн нь болохоор одоо ингээд аппликейшн код шинээр орсон байгаа шүү дээ, тийм ээ. Энэ нэмэх тэмдгийг дараад scan QR код гэдгийг дараад дараагийн утас нь одоо энэ саяны түрүүний эхний утасны QR кодыг энэгээр уншуулаад тэгээл орчихно гэсэн үг. За эдлээ.